Оройн төргийн үзэгчтэй. Tonight Show-ны маань хөгжил тогтоомын хэсэг эхлэх гэж байна. Анхаагийн оронд энэ хэсэг дээр зогссон ч үнэхээр сэтгэл хөдлөм сайхан байт юм байна. Та бүхний алгад ташлтыг дахин сонсъё. Анхаа ч энд их ад жаргалтай байдаг юм байна. Би ч эндрийн хаард болохоор сэтгэл хөдлөлтөд гэхдээ энд илүү гоё байдаг юм байна. Гэхдээ дахиад нэг утасны ар зогсож байна. Энэ утас ямар учиртай вэ гэхээр хөгжин тогтоомын нэг хэсэг болохыг. Би хоёр оролцогчтой утсаар залгаж ямар нэгэн асуулт тавина. Харин энэ асуултанд хариулж чадах юм бол та ялагчулж хариулж чадаагүй нэгний тань бүхээг рүү хэн нэгэн хамтдаа орох ёстой юм аа. Бүхээгний зайд холбоо бага байгаа учраас та бүхэн зөв хариултаа олж өгөх юм бол агаараар бүтэн амьсгалж энэ тогтоомыг дуусгах нь хэрвээ асуултанд хариулж чадахгүй байх юм бол бөхчмдөж үхээд энэ ороо энэ тогтоомоор ямар эмгэнэлтэй байдлаар дуусч магадгүй шүү гэдгийг хоёр оролцогчтой анхааруулъя. Ингээд надад алга даших биш. Хоёр оролцогчтой алга даш. Баярлалаа амжилттай. Ингээд командод үзчихтэй тогтоом маань эхлэх гэж байна. Ингээд би эхлээд хин рүү залгах вэ гэхээр хэзээ саш муугийн үзье гэж бодоод байсан. Анхаарал төрүүл залгана. За залгая. Дур. Байна. Яа сонтож байгаа юм уу? Сэрүүн бай. Доо яах нь. За сайн юу байна? Доо яах вэ? За байна. За яаж юм? Шоуго хөтлөөд байна уу? Хөтлөөл таны хүлээгээл байж да. За. Миний асуулт санаатай чамд жоохон эвгүй байдал оруулах асуулт байж магадгүй шүү уучлаарай. За яана. За асуулт хариултахад бил нүү? Жоохон бэлэг биш хүлээж агараа. За би билээ. За хаваа нэрчүүч авчих шиг боллоо. Ингээд асуултыг хэлье. Хүний биеийн хамгийн том булчин аль нь вэ? Дахиад хэлж болохгүй энэ утас шажигдаа сайн сонсогдсонгүй. Танд 15 секунд байгаа гэдгийг бити мартаарай. Хүний биеийн хамгийн том булчин аль вэ? Мэдээд байгаа юм байна. Тэйч наас. Би мэдээ. Би хариулъя. Та зөвхөн хүний биеийн аль булчин хамгийн том бэ гэж асуулаа. Тэглээ. Би хариултаа хэлье. Хүний биеийн хамгийн том булчин бол өгцөг юм болов? За яри. Ой биш юм уу? Анхаа өөрийнхөө хамгийн том булчин мэдгэл юм байна. Тэгэхээр одоо асуултанд зөв хариулсан учраас та нарын бүхээг рүү хэн орохыг бүгдээр хамтдаа харцгаая. Энэ бол за булчингийн хүчийг мэдрүүлэх тийм тогтоом асуулт байсан учраас powerlifting-ийн хэвтэй шагалтын 2 удаагийн дэлхийн аварга, гараар дадлтын 2 удаагийн дэлхийн аварга, дэлхийн рекорд эзэмшигч Эрат! Сайн байна. Эсмүгэр авсан байна. Эрати хүзүүнийх нь болчих бараг өгзгнөөс том юм шүү. Бараг багтахгүй. За хаалга хааж болно. За баг үгээ салхитай байж юм. Яах юм бэ? Хаач. Шодрог тогтъё шодрог. Шодрог яс. Манай Эрат нэр үнэхээр бас том биш үү? Үнэхээр том юм аа. Дүүрчлээ шүү дээ. Тийм. Та нарт бас нэг боломж байна. Өндөр биетэй болохоор хамраар амьсгал авахд бас гайгүй. Ингэж штэ. За ингээд бидний дараагийн асуулт эхлэх гэж байна. Та нар руу залгая. Иргэдэг утсаар дуудлага хийж гоё биш. Багнаас санагдаад. Байна уу? Байна уу? Байна. Та нарын манай хоолойгоо сонсогдож шүү. Чи яагаад ийм гоё бүдүүн хоолойтой болцсон бэ? Чиний хоолойг сонсохоор баг айсандаа валютын хань шуунах юм биш үү? Нэрийг сууж ярьдэн штэ хаа. За, ингээд юу энэ минь дүү? 50 даа хаа юу? 50. Ажлаа игээл байж гэн. Дуулаад байж гэн үү? Дуулаад байж гэн да. Нөгөө нэг хөөрхөн нөгөө робот ч байгаа үстэй. Бага цэнгэн дууссан. Нөгөө ийм позон дээр л дууссан уу? За, асуулт асуух чинь та нар.
Энэ асуулт бол хамгийн их ус агуулдаг жимс юу вэ? Тар ус уу? Дахиад сануулж илий. Хамгийн их ус агуулсан жимс ямар жимс байдаг вэ? 15 секунд. Тар ус шүү дээ, тар ус. А? Тар ус. 3 4 жоохон бодоорой танд жоохон цаг дууссан маань харамсалтай. Уу яг тар ус уу гэж ягаад артлынхаа үгээ хэлэх гэжсэн байхгүй. За тэгэл сонсъё. Ер нь бол юу л та. Тар ус бол бас яг бол биш. Чи тар ус биш гэж хэлэх гэжсэн. Амар юм том юм нөгөө ингээд 70 модноос унаад ингээд нэг юм зоогоод байдэн штэ. Юм сонсогдохгүй байна уу? 70 модноос ундаг нэг юм жимс өгдөг би нэрийг мэдэхгүй Нарийн модны самар. Тандра минто. Коконос. Коконос. За яри. Мөн бистэ. Маш харамсалтай байна энэ бол буруу. Зүвэрэнтийн хэдий хонгороо энэ бол өгөрцгийг хилдэг өргөс тэмх. Яаж таах ингэ шахах юм бол ус нь илүү гарна. Үгүй өргөс тэмхийн 96% нь шүүс буюу ус байдаг байна. Тийм учраас хариулт буруу байна. Тэгэхээр одоо та нар өөрийнхөө бас ийм гойлог турхаа гэдэгтээ баярлах хэрэгтэй. Яг гэх юм бол бүхийг дахин нэг хүн нэмэгдэх нь анхаа бол энэ чигээр ингээд ганцаараа телефон гэж бүхийг дотор авах нь нэмэгдэх хүн маань Төвшин Түр буюу түүний найзыг урьж байна. Энэ найз бол Азийн дэлхийн аваргаас шагнал хүртээд ирсэн Дэмүүл аварга. Дэмүүл маань За тавьж баяр үргээ. Төрх Монгол бахаар. За ингээд сахар барай хэлдэг. Амар хатан ус. Сайхан амжилт хаагаарай. Йоо за сайхан. За уучраа олцгаана өстэй тэгээд. Амжилт төсөө та бүхэндээ. Хамтдаа шийтгүүлээд байгаа юм шүү. За манай Эрат болон манай Дэмүүл за тэгээд манай Төвшин Түр манай гайхамшигтай оролцогч Тандрын одоо бүхээгт бүгдээрээ хамтдаа жигцэлдэн нөгөө дөрүүлээ байр түрээсэлж амьдарч байгаа юм шиг амьдарч байгаа юм. За ингээд дараагийн асуултыг бид анхаагаас асуух ёстой. Ингээд залгая бүгдээрээ. Тэдээс нохоо авч ирсэн шүү дээ. Санахгүй нөх. Бүү жоо. Бортүлэр авч ирсэн. Би одоо буруу хариулж өрөөрөг өгөн авд юм уу яа. Жоо ганцаардаа дээ. Хизүү асуулт өгөө. Байна уу? Байна. За юу нэ хаа? Сайн байна хэмбэ? Доо байна уу? Даа ингэ тийм билээ. Дөрж сур. За. Сайн байна та яхаа. Анхаа байна. Далжгнаа даграач. За анхаа асуулт байна. Та уралдаанд гүйж байгаад 2 дугаар байр нь яваа хүний гүйц төрүүллээ гэж бодъё. За. Бодъё. Тэгвэл та одоо хэддүгээр байранд явж байгаа вэ? Энэ бол үдсэн кино байна гэхгүй. Би бол энийг асуултыг хариултыг мэдчихээн. Би яг буруу хариулахаас та. 5 секунд үлдсэн байна. 1 4 3 2 1 за цаг дуслаа. Нэг гэсэн үү? Буруу. Нэгдүгээр байраа. Буруу. Хариулт буруу байна. Яг хайшуу. 2 дугаар байранд гүйжсэн хүний гүйц төрүүлсэн учраас өөрөө 2 дугаар байранд л оржсон явж байна гэсэн үг юм аа. Урд нэг хүн байгаа. Тийм болохоор анхаагийн өрөө явах үедээ телефон энэ бүхээг рүү хэнийг оруулах вэ гэхлээр их таатай шийтгэл болчихгүй энэ. Муур эмэгтэйг урьж байна. Нэг муртаад боллоо хоёлоо. Энэ орох хүмүүсийн хинхэн яаж сонгоод байгаа бэ те? Тэн дээр нь ямар хүмүүс ороод тэн дээр нэг ороод байна. Харин тийм л болчлоо. Би ч бас энэ оролцогч нь болдог байж юу гэж бодоо л.
Яс залгаар ахаа. Хөтлөө шүү. Та хоёр. За энд нэг хүн бүр болорлаа. За та нар лугаас залгаадах юм. За байна уу? Байна ахаа. За дажгүй амьдарч гинөө. Ер нь хэцүүхэн л байна. Нохооны чи байрлал чиний эвгүй газар руу харцсан байж байгаа юм. Зүгээр энэ бас зайгүй. Тэг ингээд зогс. Гинтхэн хацах байдэ дүү минь. За ингээд асуултыг асууя. Нэг их найдад хідэн тэг байдаг вэ? Хідэн тэг байдаг вэ? Тий. Нэг их найдад хідэн тэг байдаг вэ? Цаг явлаа. За бодоод тахаа. Одоо чи даанч хулгай хийж зураг байх л да зүгээр. Хідэн их найдаар нь эзэлж байгаа шүү дээ. 3 2 1 13. цаг дуслаа. За яри. Тонд хөөсөн да та нар байна. 12 сая нөгөө нэг энэ чинь юм ярьж байгаа. Дахиад задах уу? Чихэн дээр нөгөө сая энд юм ярьжсэн бохгүй юу? 12 сая. Утас тасарсан байда харамсалтай 13 гэж хэлсэн учраас их найдын тэг бол 12 байх нэ. Ингээд та нарын кабин чин орох вэ гэвээ. Хөө багтах юм уу? Дөнгөж саяхан сансраас бууж ирсэн сансрын нисгч орох нэ. Сансрын нисгч орж байна. Ари. Хана хаашо энэ одоо эдний капи юу юутай болчих. Тооны багшаасаа уучлалт гуйж байна. Би сая энд хүн юм ярьж байгаад ингэсэн. Тэгээд нэр хүнд уунагсан дуучлаарай гэж хэлье. Би ч өөрөө тооны анги л та. Уг нь тооны анги байгаад байдаг. За тэгэхээр одоо хамгийн сүүлийн асуултыг бид асуух гэж байна. Хамгийн сүүлийн асуултанд хэрвээ зөв болоод буруу хариулсан тохиолдолд кабин руу ямар хүмүүс орох вэ гэдгийг бүгдээрээ би ч мэдэхгүй байна. Ингээд бүгдээрээ орох одоо оролцогчдойгоо тайсан дээр урьж байна. Энэ сүүлийн асуулт. Ана чи яваагүй мó? Дахиад ямар ацаа хийж яваад бэ? Ацаа ямар киноны мод жүжигчд, гайхалтай сайхан уран бүтээлчд хин нэгний асуултын хариултаас шалтгаалan аль нэгэн кабинд орох гэж байна. Ингээд сүүлийн асуултыг та хоёр лугаад тавих гэж байна. Анхаагаас тавих юм биш та анхаад тавих юм байна. Анхааруулгая. Уралдаж авъя л та. За болно. Байна уучлаарай. Маш сэлгэн бүхэгнээс сонсож байна. Тэгсэн муур байна энд. За. Тэний төрсөн муурыг мэдгүй. Муур нохоо нэг юмд орчоогууд нь баярлаарай. Ай. Чишнэр жаргаж байгаа юм байна даа. За асуултыг асууя. Хүн ямар асуултанд тийм гэж хариулвал буруу болдог вэ? Асуултыг хариулах маш ойлгомжтой байна. Эхтэр нь би тарган болсон байна уу гэж асуувал тийм ээ гэж хариулах маш буруу ба. Бороо штэ. Яри. Энэ бол хариулт нь хүн унтж байхад нь чи унтж нөхд нь тийм ээ гэж хариулах юм бол буруу. Яга буруу хариулж байна. Би Дөрөв цагта нэг муур, нэг анхаа ямар амар байна энэ. Эхмэдэстэй ингээд хаваадар бистар баяр үргэлжлэх байхаа гэж найдаж байна. Бүхээгнд маань ерөнхийдөө ингээд юу вэ? 1 2 3 4 Анхаа яаж болжээ? Бид нар нэг чөлөөтэй энэ дотор мөр уцсан жуулгаар байна. Нохоо байна. Дээрээс нь ахвал бараг 2 үний зайтай. Нохоо байгаа шүү дээ. Нохоо байна. Яг асуулт хариултын явцад бол одоо асуултанд тийм үстэй. Тийм. Анхаа ихээр хариулсан учраас ялт байхгүй анхаа ялагч бол шуурлаа. Ингээд бүгдээрээ баяр үргэлцгээе. Гагарын цэцгээ иргэмэндээ түнэн шоу үргэлжилж байна. Давай. Хаасаа фонтон амжилт хүсье. Фандер. Ана баярлалаа.
season дээр дахиж уулзсан.